бүгдээрээ сайн байцгаана. Би ихлээд шууд эндээс ярив. За бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр оюутны эрүүл мэндийг дэмжих сарын 80-ны үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэхээр хэвлэлийн байгууллага зарлаад байгаа лээ. За тэгэхээр энэ хурд маань оролцогчийг танилцуулъя. За миний 100 гаруй эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн боловсрол хариуцсан мэргэжилтэн төлөвлөгөө. За баруун гаруй эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Баярбал. За 100 гаруй талд гэр бүл хүүхд залуучуудын газрын залуучуудын хөгжлийн газрын дарга Оос Хилэн. За миний бие нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрүүл мэндийг дэмжих өвчлөөс урьдчилан зэрэг албаны дарга Гэрэлмаа гэж байна. За тэгэхээр хөтөлбөр ёсоор хамгийн дөрөнд эрүүл мэндийн яамнаас эхлэх ёстой. За оюутан залуучууд чиглэсэн эрүүл мэндийн салбарын бодлого эрх зүйн талаар төлөв мэргэжилтэн мэдээлэл өгнө. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 2018 оны 11-р сарын 27-ны өдрийн эрүүл мэндийн сайд боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан А480 А739 тоод тушаалын дагуу жил бүр оюутныг дэмжих сарын аян зохион байгуулахаар болсон. Тус аяны хүрээнд 2013 онд эрүүл мэндийн сайдын гаргасан тушаалаар эрүүл мэндийн даатгалын тухай хууль заасны дагуу оюутны эрүүл мэндийн даатгалын өөрөө хариуцах ба даатгалын хураамж төлөвлөх явцыг хянж ажиллахыг ихтэй сургууль, коллеж, политехник, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нарт үүрэг болгосон байгаа. 2018-аас 19 оны хичээлийн жилд хамрагдал 52% оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үздэг хамрагдж байсан. 2019-аас 2020 оны хичээлийн жилд ер нь бол оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үздэгийг 70% хүргэх зорилготойгоор ажиллаж эхэлсэн. Энэ онд аяныг эрүүл оюутан эрүүл хандлага уриатаагаар 9 сараас бэлтгэл эхэлж 10 сарын 1-ээс 11 сарын 25-ны хооронд зохион байгуулахаар ажиллаж эхэлсэн байгаа. Тэгээ энэхүү аяны хүрээнд оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгт бүрэн хамруулах оюутан залуучуудын эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дэвшлүүлэх, арх тамхи хорт зуршлаас сэргийлэх, анхны тусламж үзүүлэхэд сургацгаая. БДДХ ХДХ-д дохоос сэргийлэх гэр бүл төлөвлөлт эрхтэйчүүдийн эрүүл мэнд сэдвээр сургалт сурчлагаа зохион байгуулад байна. Одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийт оюутны 79% нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгт хамрагдаж сургалт сурчлагаанд хамрагдаад байна. Эх онд бол 100% хамруулна гэсэн зорилттойгоор ажиллаж байна. За мэдээлэл өгсөн эрүүл мэндийн яамны мэргэжилтэн бүгдөө баярлалаа. За дараагийн оролцогч маань арай хараахан ирж амжааг учраас миний бие оюутан залуучууд зориулсан нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ ямар байх талаар мэдээлэл өгье. За сая одоо эрүүл мэндийн яамны мэргэжилт маань хэллээ те ингээд өнгөрсөн жилээс эхлүүлээд боловсрол соёл шинжлэх ухааны спортын яам эрүүл мэндийн яамны одоо сайдуудын хамтарсан тушаалын хэрэгжилтүүд бол иймэрхүү маягаар явж байгаа талаар ярьлаа. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 2013 оноос эхлээд эрүүл ихтэй сургуулийн одоо оюутан залуучууд ихтэй сургуулийн оюутан залуучууд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн одоо оюутнуудад эрүүл мэндийн боловсрол олгох, за тэднийг одоо урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарах, за мөн одоо яг дотуур байранд амьдардаг орон нутгаас ирсэн оюутан залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох талаар нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэргэжил арга зүйгээр харагддаг. За үүнээс гадна бол оюутан залуучуудад судалгаа мөн одоо бодлого шийдвэр гаргах нэр зориулж судалгааг хийдэг байгаа. Тэгэхээр 2012 онд бол оюутан залуучуудад дунд архины судалгаа гаргасан байгаа.
архины хэрэглээний талаарх судалгаа гаргасан байгаа. Тэгэхээр энэ судалгааны үр дүнг бас та бүхэн танилцуулъя гэж бодож байна. За оюутан залуучууд талаас их хувь нь бол архи согтууруулгандаа хэрэгжилж үзсэн. За тэмдэглэлт баярын үеэр бусдын нөлөөнд бол автаж архи согтууруулгандаа хэрэгэлдэг дадалтай болсон. За мөн одоо энэ архи согтууруулах бүтээгдэхүүнийг анх удаа хэрэгжилж үзсэн нас нь бол 16-аас 18 нас гэсэн ийм тоо буюу ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид бол энэ оюутан залуучууд маань хэрэгжилж үзсэн байдаг байна. За мөн одоо оюутан залуучуудын архи согтууруулах бүтээгдэхүүнийг хэрэглэдэг газар нь тэдний ажил эрхлэлтэй шууд холбоотой. Хэрвээ тэд нар маань оюутан залуучууд байх юм бол баар цэнгэний газар, за олон нийт цугласан газар илүү их хэрэглэдэг бол за ажилгүй оюутан насны залуучууд маань одоо гадуур, за найз нөхдөндөө цуглаж хэрэглэдэг ийм зан үйлтэй болсон харагдаж байгаа. За оролцогчдын олонх нь бол архийг анх удаа уухад одоо тасарсан буюу одоо ямар ч хяналтгүй болсон. Энэний маргааш одоо төрсөн сэтгэлдэл хамгийн одоо таагүй сэтгэлдэлээс гадна өнөөдөр хүртэл архи согтууруулгундааг наргиж цэнгэх, мансуурах, за одоо стресс тайлгцуулгаар хэрэглэсээр байгаа нь бол энэ судалгаагаар харагдаж байгаа. Тэгэхээр 16-аас 18 нас гэдэг бол Монгол улсын хуулинд архи согтууруулгундааг хэрэглэх нас худалдаалах одоо боломжгүй байдаг. Тэгэхээр 21 нас хүрсэн 18-аас дээш нас хүрсэн хүмүүс бол архи согтууруулах бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Гэтэл одоо яг энэ насны нөхдүүд маань ингээд архи согтууруулгундааг хэрэглэж яах гэдэг бол хаана хяналт, за эцэгхийн хараа хяналт, за мөн одоо тэдний оршин суугаа газар оюутны байраар маш их одоо согтууруулгундааны бүтээгдэхүүнийг зардаг газрууд байна. Нэгэсэндээ 8 нэрийн бараа, караоке, зочид буудал бол оюутны дотор байр, оюутны хотхон одоо ойрхон байгаа учраас тэднийг бол хэрэглэхэд дэмжлэгт орчин бүрдүүлж яана гэсэн ийм дүгнэлтийг хүргэхээр байна. За мөн 2013 онд хийсэн халдвар тус өвчин осол гэмтлийн шалтгаанд эрсдэл хүчин зүйлсийн тархалтын судалгаа гэдэг 3 удаагийн судалгаа байдаг. За энэ судалгаагаар бол тамхи татаж ихсэн дундаж нас нь бол 19.7, эрэгтэйчүүдийг бол 19.1, эмэгтэйчүүдийг бол 25.9 байна. Судалгаа нь хамрагдсан 15-аас 24 насны залуучуудын 14.1%, 25-аас 34 насны нь 31.4% нь тамхи хэрэглэдэг гэж үзэж байна. За үүний 15-аас 24 насны залуучуудын 15-аас 15.9%, 25-аас 34 насныхан маань 43.7 нь сүүлийн 30 хоногт архи хэрэглэсэн гэсэн ийм судалгаагаар батлагдсан байна. За мөн одоо эрүүл мэндийн үзүүлэлт гэж бол жил бүр гардаг. За сараарч гардаг. Тэгэхээр 2018 онд бол үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн үр хөндлөлтийн тохиолдол бол 15,822 байхад за үр хөндлөлт хийлгэж байгаа насны бүлгээр авч үзвэл 20-оос доош насны охтууд маань 5.5%-ийг эзэлсээр байгаа нь бас энэ эрүүл мэндийн боловсрол хангалтгүй. За хүсээгүй жирэмслэлт өртсөн хүсээгүй жирэмслэлтийн маань үр дүн бол үр хөндлөлт байдаг. Тэгэхээр энэ талаар бол бас мэдлэг дадлах хандлага нь буруу байгааг харагдаж байгаа юм байна. За өнгөрсөн жилээс эхлээд сая хэллээ үзлэг шинжилгээнд хамрагдж байгаа. Ямар үзлэг шинжилгээг ингээд зохион байгуулад байгаа юм бэ гэвэл 18-аас дээш нас эрүүл мэндийн эрсдэл хүн амын нас хөлс одоо эрсдэл суурилсан эрүүл мэндийн сайдын А420 гэсэн тушаал байдаг. Тэрэн дээр бол 18-аас 34 насныхан маань 18 хүрсэн хэн болгон даралтай үзүүлээд за 18-аас 34 насныхан маань сүрээгийн үйлдвэрт орох нь бэлгийн замаар дамжих халдварын үйлдвэрийг хийлгэсэн байх нь байна. За мөн одоо зүрхний цахилгаан бичлэгийг тодорхойлуулсан байх юм аа. Нүдний хараагаа шалгуулсан байх юм байна. За өсвөр үед ээлтэй клиник гээд 21 аймаг 9 дүүрэгтэй. Тэрийгээр бол энэ үзлэгийг хийдэг байх нь байна. За бэлгийн замаар дамжих халдвар маань ямар өвчнийг илрүүлдэг вэ гэвэл тэмбүү, хэдвэхийн халдвар, за зах үтнийг үзэхээс гадна за нэмэлтээр бол БЦ-гийн илрүүлэх үзлэгийг бол хийж байгаа юм байна. За ингээд миний өгөх мэдээлэл дуусч байна. Тэгэхээр манай боловсрол соёл шинжилгээний спортын яамны ахлах мэргэжилтэн Янжмаг одоо үг хэлнэ үү гэж урьж байна. За
За 2018-аас 19 оны хичээлийн жилд ихтэй сургууль, коллежид одоо нийт 157 мянга гаруй оюутан суралцж байгаагаас одоо манай боловсрол, соёл шинжилгээ ухаан, спортын сайд, мөн эрүүл мэндийн сайд нарын одоо хамтарсан 2018 оны 11 сарын 27-нд баталсан одоо тушаалын дагуу бид бүхэн одоо бүх оюутнуудаа эрүүл мэндийн эрт илрүүлэхийн 6 төрлийн одоо урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах энэ үйл ажиллагааг бол амжилттай зохион байгуулсаар явж байна энэ онд. Энэ хамтарсан тушаалыг бол жил болгон одоо оюутнуудын эрүүл мэндийн үзлэгт хамруулах одоо энэ хамтарсан тушаалыг бол батлан гаргаж одоо хэрэгжүүлдэг байгаа. Энэ хичээлийн жилд бол одоо шинээр элсэн орсон оюутнууд болон одоо нийт оюутнуудын 80 гаруй хувь нь одоо эрүүл мэндийн үзлэгт одоогийн байдлаар хамрагдсан байна. Шинээр элсэн орсон оюутнууд бол 100% одоо эрүүл мэндийн үзлэгт эрт илрүүлэхийн 6 төрлийн одоо энэ үзлэгт бол хамрагдсан байгаа. Яагаад оюутнууд маань яг үнэхээр одоо бүрэн хамрагдаж чадчихна үгүй юу гэдгийг та бүхэн бас одоо судлаад үзэх юм бол манай шинээр элсэн орж байгаа оюутнууд дотуур байранд орох мөн одоо сургуультай шинээр элсэн орохдоо бүрдүүлэх материалд бол эрүүл мэндийн үндэслэлийн одоо заашгүй үзүүлсэн байх одоо энэ шаардлагыг тавьдаг үүднээс манай оюутнууд бол одоо бас харьцангуй урд онуудаа бодвол бас одоо бүрэн хамрагдаж чадж байгаа гэж бид бүхэн үзэж байгаа. За үзлэгт хамрагдаад одоо тэдэн хувь нь тийм өвчнөтөө гэж гарч байгаа. Үзлэгээр бол одоо бас бага биш одоо хувь нь бол бас одоо зайлшгүй цаашаа эмчилгээ хийлгэж үзүүлэх шаардлагатай гэсэн энэ одоо үзүүлэлт гарч байгаа учраас одоо Монголын ирээдүй болсон 21-р зууны оюутнууд та бүхэн минь одоо бас үзлэгтэй бүрэн хамрагдаж өөрийнхөө эрүүл биеийг одоо одоо хайрлах үүднээс одоо бас сайн одоо өөртөө гамтаа биендээ гамтаа эрүүл байгаарай гэж та бүхэндээ бас зөвлөмөр байна. Тэгээд ер нь бол одоо жил болгон бид нэр одоо хамтарсан тушаалын дагуу энэ үзлэгт хамрагдахаасаа илүү өдөр тутамдаа одоо эрүүл байж эрүүл биед саруул ухааныг одоо оршино гэсэн сайхан үг байдаг. Ийм учраас манай оюутнууд үзлэгтээ бүрэн хамрагдаж эрүүл сайхан одоо аж төрөөрөө гэж бас хэлмээр байна. За, Янжмаа ах мэргэшинтэй баярлалаа. За, дараагийн зочин маань залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжлийн талаар гэр бүл бүх залуучуудын хөгжлийн газрын залуучуудын хөгжлийн газрын дарга оолсгийн таныг үлж байна. За сайн бацгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр оюутны эрүүл мэндийн холбоотой асуудлыг ялангуяа залуучуудын эрүүл мэндийн холбоотой асуудлыг хөндөж өнөөдрийн хурал маань хийгдэж байгаа. Тэгэхээр залуучуудын өсөж дэмжих тухай бол 2018 оны 1 сарын 1-ээс батлагдсан. Өнөөдөр залуучуудын өсөж дэмжих тухай хуулинд бол эрүүл мэндийн холбоотой маш чухал заалтууд байдаг. Ялангуяа сая та бүхэнд дурдсан одоо оюутны сурагчдыг эрүүл мэндийн даатгалд тухайн сургууль, ихтэй сургууль, мэргэжил сургуульд үйлдвэрлэлийн одоо төвүүд мань хамруулах энэ чиглэлийг бол хуулинд тусгасан байгаа. Хоёрдугаарт нь оюутан залуучуудыг эрүүл аж төрөх орчин бүрдүүлэх чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг хангахад бол нэлээд чухал заалтууд бол орсон. За эндээс би мэдээж цаг их байгуулахаар товчхон хэдэн зүйлүүдийг бас урдыг гэж бодлоо. Ялангуяа залуучууд дунд нэг судалгаа хийгээд үзсэн нэг чухал одоо дүгнэлт гарсан. Нийт одоо оюутны хүний эрүүл мэнд 100%-гээ үзлэхэд оюутнууд маань яг юун дээр анхаарал илүү их одоо алдаа тогтоодол гарч байна. Ялангуяа эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр. Энэ юу вэ гэхээр 30-аас 25-аас 30% нь бол одоо нойрны тутамшил гэдэг ийм зүйл ажиглагдаж байна гэсэн судалгаар гарч ирсэн. Хоёрдугаарт нь зөв хоолттой холбоотой асуудал гарч ирж байгаа. Энэ болохоор 10-аас 16% нь зөв хоолтын одоо асуудалтай байна гэж. За дараагийн нэг зүйл бол хөдөлгөөний тутамшил гэдэг нийтдээ одоо 24-өөс 30% нь бол хөдөлгөөний тутамшил байна гэж үзэж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр оюутан залуучууд хийх ажил ялангуяа эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр юуг анхаарах вэ гэдэг яг энэ хуулийн заасан хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр бол засгийн газрын 171 дугаар төлөв батлагдсан бас хэрэгжиж байгаа. За энэний хүрээнд бол бид бүхэн өнөөдөр эрүүл оюутан эрх хандлага гэдэг үндэсний аяныг зохион байгуулж байна.
Оюутнууд нь амьдралынхаа хэв маягийг яаж эрүүл байлгах вэ? Эрүүл амьдрах арж төрөх тэр одоо соёлыг яаж бий болгох вэ гэдэг асуудал дээр энийг манай эрүүл мэндийн үндэсний одоо төвийнхөнтэй холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарч бол хийж байгаа. За дараагийн нэг зүйл бол яг сая бас хэрлээ эрүүл мэндийн байгууллага ямар нэгэн байдлаар үйлчлэгээ үзүүлэхэд тэдэнд дээлтэй байх хэрэгтэй. Энэ үднээсээ бид нар залуус дээлтэй үйлчлэгээгээд үндэсний аянийг бас зохиож байгаа. Очсон залуучуудын зарим нэг хувийн газрууд магадгүй улсын байгууллагууд залуучууд эрүүл мэндийн үйлчлэгээ авахд ээлтэй үйлчлэгээ бий болгох. Зөвлөгөө өгөх. Зарим тохиолдолд эрүүл мэндийн дадлал үйлчлэг бий болгоход нь эрүүл мэндийн байгууллага өөрөө бас холбогдох байгууллагатай хамтарч хэрэгжүүлэхийн асуудал бас чухал байгаа. За манайх залуучуудын өсөлт нэмжих тухай хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор улсын хэмжээнд 35 залуучуудын хөгжлийн төв байгуулагдсан. Энэ төв дээр эрүүл мэндийн үйлчлэгэнд холбон зуршлах гэсэн үүрэг байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь бид хүн сэтгэл зүйн зөвлөгөө бас өгж байгаа. Үн төлбөргөө өгж байгаа. Ийм учраас залуучууд өнөөдөр эрүүл мэндийн ямар нэгэн асуудал байгаа бол залуучуудын хөгжлийн төв дээр хандаж болох нэ гэдгийг бас энэ дэшранд бас хэлье. За мөн дээрээс нь бид хүн ялангуяа энэ оюутан залуучуудын төрийн хэлсэн хөдөлгөөний тутамшилтай холбоотой асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд энэ оюутан залуучуудын одоо мэргэжлийн байгууллагууд ялангуяа ихтэй сургуулиудын захирал сургуулиудад хичээл эхлэхээс өмнө ерөөсө дасгал хөдөлгөөнийг байнга хийлгдэг байгаа ч. Ерөөсө ингэснээр тухайн оюутан залуучуудыг эрүүл байх одоо нэг чухал том үүргээ тухайн байгууллагын. Тийм учраас бас энэ хөгжлийн байгууллагаас бас энийг бас манай гэр бүл хөгжлийн газарч уриалмаар байна. Замун дээрээс нь бид хүн бас оюутан залуучуудыг ялангуяа түрүү хэлсэн нөхөн өрчгөн эрүүл мэнд боловсрол олох үүднээс бид хүн залуу гэр бүлүүдэд зориулсан залуу одоо оюутнуудаа зориулсан халамжтай аав гэдэг үндэсний сургалтыг бид нар тухайн газар дээр нь одоо байгууллага дээр нь очиж хийж байгаа. Ингэснээр нөхөн өрчгөн боловсрол гэр бүл төлөвлөлт. Замун дээрээс нь яавал одоо бэлгийн замын болон бусад халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх үү гэдэг талын мэдлэг хандлагыг бас төлөвшүүлэх зорилгоор сургалт маань одоо залуучуудын хөгжлийн сарын хүрээнд хэрэгжиж эхэлсэн. Энэ маань цаашдаа бас тогтмол явахаар бид хүн төлөж байгаа гэсэн хэлье. За тийм учраас бас залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль заасан, замун залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр заасан заалтуудыг бас бид хүн салбар дундын одоо хамтын ажиллагааны өрөөнд хэрэгжүүлэхэд энэ зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа. За баярлалаа сэлэн дарагтаа. За хөтөлбөрөөс эрүүл мэндийн даатгалын тухай ач холбогдол түүний одоо ойлголтын талаар эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ахлах мэргэжлийн баяр бол мэдээлэл өгнө. За үүнээс өмнө бол сая хэллээ те оюутан залуучуудад ээлтэй туслан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өгөхөд ялангуяа оюутан залуучууд маань харьцангуй эрүүл бүлэг байдаг учраас эрүүл мэндийн байгууллагууд заримдаа анхаардаггүй залуу хүн байж юу өвчин яриад яваад байна. Юу одоо эвслэг шинжилгээ гэж өмнө нь хэлдэг байсан бол энэний одоо хуулиар зохицуулагдаад хууль эрх зүйн акт нь бүрдсэн тушаалan гарсан учраас эрүүл мэндийн байгууллагууд бол ямар ч одоо даатгалаа төлсөн тохиолдолд үн төлбөргүй хийгдэж байгаагаас манай оюутан залуучууд анхаарал харьяа байгуулгын одоо эрүүл мэндийн төв дээр очиж шинжилгээ урьдчилан сэргийлэх үйлчлэгтэй хандаарай гэж уриалъя. За тэгээд баяр болтол микрофон шилжүүлье. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд даатгуулагчийн нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэл гэсэн одоо хүчин зүйл үндэслээд даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг онцлогоо шинжилгээнд хамруулах ийм заалт бол байдаг. За энэний одоо урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг онцлогоо шинжилгээний зардлын төлбөрийг нь за эрүүл мэндийн даатгалын сан маань даахаар ингээд хуульчилсан байна. За энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 онд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 19-р тогтоолоор даатгуулагчийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, үзлэг онцлогоо шинжилгээнд хамруулах журам маань батлагдаад 2018 оны 9 сараас за энэ ажил бол хэрэгжээд явж байгаа. За энэ маань болохоор тэр даатгуулагчийнхаа нас, хүйс, эрүүл мэндийн гэсэн 3 хүчин зүйлийг үндэслээд үндсэндээ бол 4 насны ангиллыг бол тогтоосон байгаа. За энэний одоо нэг нь болохоор 18-аас 34 буюу за одоо үндсэндээ бол тэр оюутан залуучуудын насны ангиллал бол багтж байгаа. За энэ урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, онцлогоо шинжилгээний хүрээнд 18-аас 34 буюу оюутан залуус маань болохоор биеийн ерөнхий үзлэг буюу бүрдмэл үзлэгт хамрагдах нь байна. За ингэснийхээ дараа болохоор бэлгийн замаар дамжаад байгаа халдвар төвчнийг нь эрт үед нь илрүүлэх. За дээрээс нь одоо амьсгалын замын өвчлөл болох одоо сүрээ өвчний халдварыг нь эрт илрүүлэх, үзлэг онцлогоо шинжилгээнд хамрагдах ийм боломжтой байдаг. За энэ урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг онцлогоо шинжилгээг маань болохоор улсын хэмжээнд бол нийтдээ 156 эрүүл мэндийн байгууллагууд үзүүлж байгаа тийм ээ. Аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, сумын эмнэлэг, за дээрээс нь өрхийн эрүүл мэндийн төвүүд,
За нийслэлийн болон эрүүл мэндийн яамны харьяа эрүүл мэндийн байгууллагууд энэ урдсан сэргийлэх хүслийг бол хийгээд явж байгаа. За дээрээс нь одоо хувийн хвшлийн байгууллагууд байх жишээ байна. За ингээд энэ оюутан сурагчдын эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд оюутан сурагчдаа за энэ эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцаад байгаа энэ урдсан сэргийлэх, эрт илрүүлэх үйлчлэг онцлогоо шинжилгээндээ идэвхтэй амрагдахыг уриалж байна. За баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр оюутны эрүүл мэндийг дэмжих сар маань дуусаагүй байгаа. Бид нар бол явцыг нь 79-с 80%-аар гаргаад ирсэн байна. Эрт илрүүлгийн хамгаалалт маань ийм байгаа. Тэгэхээр 11-р сарын 25-наас 12 сарын 21 хүртэл үргэлжлээд бид нар бол оюутан залуучуудын хамгаалтыг 70-аас дээш хүрээгээд өнгөрсөн жил заасан хүрж одоо хүрхээр үр дүнд хүрэхээр заасан байсан бол энэ жил бол тэрнээс дээш 80% хүрсэн байгаа. Одоогийн байдлаар. Тэгэхээр сарын аян маань дуусаагүй. Сарын аяны дараагаар ямар үр дүн гарсан гэдгийг бол бид нар хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр одоо дамжуулж одоо хийх болно. Энэний маань үр дүнд оюутан залуучууд маань халдвар болон халдвар төс өвчнөөс өөрийгөө урьсан сэргийлэх мэдлэгтэй, дадалтай. За дараа жил үзүүлэхэд тэр оюутан маань яаж эдгэрсэн байна, буурчгүй юу гэдэг ийм карт, үзлэгийн карттай болсон байгаа учраас одоо дараа жил нь бол хянах боломжтой. Жил бүр л үзүүлэх одоо ийм одоо урьсан сэргийлэх үзлэг маань байгаа. Тэгэхээр өмнө нь бол одоо бид нар эрүүл мэндийн боловсрол олгох дээр чиглэгддэг байсан бол одоо бол хамтдаа эрүүл мэндийн боловсрол мөн одоо эрт илрүүлийн үйлчлэгийн багцаа аваад явж байгаараа онцлогтой байгаа. За тэгэхээр та бүхний ажлын амжилтанд амжилт хүсье. Ирсэн одоо хамтарч ажиллаж байгаа байгууллагуудаа талархал илэрхийлж байна. За баярлалаа.